17 дугаар жарны хилэнтэй химээх модон луужилд зориулан бүтээж байгаа үл асрам өв эрдэнэ нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар үзэгч та бүхнийхээ бүтээл болоход бэлэн болоод байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ бид Монгол улсын нутагт дэвсгэр дээр оршин суугаа угсаатнуудынхаа төлөөллүүдийг оруулдаг заншилтай. За би соёлын үндэсний төвийн соёлын бит төсөв хариуцсан мэрэгчлэлтнээр ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэгт таад ингээ оролцож байгаад маш их баяртай байна. За миний мэдхийн бас энэ хүүхдүүдэд оролцоотойгоор өнгөрсөн жил бас үл асрам өв эрдэнэ нэвтрүүлэг бас анхны дугаараа хийсэн байдаг. За энд хүүхдүүд маань маш одоо өв уламжлалынхаа талаар өөрийнхөө олж авах ёстой мэдлэг, өөрийнхөө одоо мэдж байгаа үндсэн мэдлэг дээрээ суурилсан энэ зүйлүүдээ хоорондоо ярилцаж, мэдэлцэж авсан бас ач холбогдолтой болсон гэж ингэж би хардаг. Тэгээд хүүхдүүдтэй энэ удаагийнхаа одоо энэ нэвтрүүлэгт амжилттай оролцохыг бас хүсье өрөөё. Амжилт хүсье. За тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлэгт Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагчид оролцож байгаа байлаа. Тэгэхээр энэхүү нэвтрүүлэг маань бас үр хойчтой өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой хийгдэж байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн маань дугаарт 4 багийн нийт 16 хүүхэд маань оролцож байна. За тэгэхээр мэдээж өв соёлтой холбогдлолтой асуултаар эдгээр хүүхдүүд маань цэц мэрэгнээ өнөөдрийн дугаарт сорих нэ. За тэгээд эхний баг болох морь багийн одоо ахлагч багийнхаа гишүүдийг болон ширээндээ суусан угсаатнуудаа танилцуулна. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? За намайг Оюнсран гэдэг морь багийн ахлагч байна. За манай багт өнөөдөр 2 үндэстэй угсаатны төлөөлөл ирсэн байгаа. За манай эхний хүүхэд болох баяд угсаатны төлөөлөл болсон. Инхгийн охин маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Ихтэй охинтой Ихгийн гэдэг. Би одоо 13 настай Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч. Би өнөөдөр баяд угсаатныг төлөөлж ирсэн байна. Баяд гэдэг үг нь баян чинэлэг гэдэг үгнээс гаралтай. Баяд угсаатныг маш эртний угсаатан гэж үздэг бөгөөд нийтийн тооллын өмнөх 300-аад үед Баян уул хэмээх газарт нутаглан сууршдаг байжээ. Одоо баядууд маань Увс аймагт тархан сууршсан байдаг. За дараагийн хүүхэд маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Мигмар Дуржангаа болох гэдэг. Би 9 настай. Би Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч. Би өнөөдөр халах үндэстнүүдийг төлөөлж ирсэн. Монгол улсад оршин суугаа 3 сая гаруй хүн амын 82% нь халах үндэстэн гэж бүртгэгджээ. Халах үндэстнүүд улаан өнгийг галын дүр, цэнгэр өнгийг тэнгэр окторгой гэж хэмээн эрхэмлэн дэдэлж ирсэн хүмүүс юм аа. За дараагийн хүүхэд маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана хүүхдүүдээ. Намайг Загдын Очодрох гэдэг. Би Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч байна. Би одоо 9 настай байна. Сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан шинжилж байна уу? Намайг Баасанд оржин сүлд эрдэнэ гэдэг. За манай эхний хүүхэд үндэстэнгээ танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Дэлгүүний Зэлмөө гэдэг. Би Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинжилж байна уу? Би өнөөдөр Казак үндэстний хувцсыг өмсөж ирсэн. За тэгээ Казак нь болохоор өөртөө хунгаас гаралтай гэдэг. Казакууд нь Баян улгийн аймагт голчлон сууршдаг. Дараагийн хүүхэд танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Ганхуйгийн Намын гэдэг. Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч байна. Би өнөөдөр цаатан угсаатан төлөөлж ирсэн. Сайн байцгаана уу? Намайг Амар Төвшингийн Цэнгэн гэдэг. Би Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч байна. Монголчуудын нийт хүн амын 82.4-ийг халах эзэлдэг байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 3 дугаар багийн ахлагч Үрийн Төв байна. Манай баг өнөөдөр 2 үндэстэн төлөөлөн сууж байна. Эхний хүүхэд болох Анунгоо маань өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Анунгоо гэдэг. Би Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагч. Би үзэмжин угсаатны төлөөлөл болж энд ирсэн. Үзэмжин гэдэг нэрний утга нь олонгуудаа Алтай хангай уулнаас үзэмтэй уулнаас үзэм төвж тэрийгээ зэрлэг үзэм төвж тэрийгээ өөртөө боловсруулж аж ахуй эрхэлж байсан тул түүнийгээ санагалзан өөртөө үзэмчин хэмээн нэрлсэн. Үзэмчин охтууд нь өдөр тутамдаа богино ууж хэрэглэж хүндэт эхлийн үед урт ууж болон торгонсог ууж хэрэглэдэг. Сайн байцгаана уу? Та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байна уу? Намайг Инхлюрн гэдэг. Би өнөөдөр энэ контентэндөө бурайд үндэстэн төлөөлөд ингээд сууж байна. Тэгээ би энэ нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч хүүхдүүдтэй бурайд үндэстнүүдийн талаарх мэдээллийг хүргэдэм гэж бодож байна. Бурайд нутаг 17 дугаар зуунаас Оросын мэдэлд орсон бөгөөд 1923 онд Бурайд Монгол хэмээх улсыг үүсгэн байгуулсан. 1958 онд Зөвлөлт холбоот улс Бурайд Монгол хэмээх нэртэй олгож нэрийг нь өөрчилсөн.
Сайн байна уу? Намайг Дамжин Сүрэнгийн Амийн Эрдэнэ гэдэг. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргье. Тимээ багийн ахлагч Бэлгүн Саран байна. Манай багт маань угсаатан үндэстэн 3 угсаатан үндэстэн байгаа. Би өөрөө мянгад угсаатан болсон. Мянгад угсаатны эхнэр дээл нь халах үндэстний дээлтэй мөн ижил. Гэхдээ ялгаатай тал нь гэвэл өндөр зах урт ханцуугаараа ялгаатай. Хоёр талдаа 5 өнгийн алч үрзүүлж хээ угалцаар гойсон хутаг авч явдаг. За манай багийн хүүхдүүдтэй танилцгаая. Сайн мэцхан та бүхэндээ сар шинийн мэндийг хүргье. Би өнөөдөр торгууд угсаатныг төлөөлж ирсэн. Торгууд хүмүүс нь ойрдын омог 15 дугаар зууны үед ойрдын омогдоо яг бүрэлдэхүүндээ орсон. Торгууд угсаатнууд бие биелгээгээр маш алдартай. Мөн өнөө цагт бол одоо Ховд аймгийн Булган суманд оршдог. Манай багийн дараагийн хүүхэд. Сайн мэцхан уу, намайг Жаргал сайхны Ану гэдэг. Би энд бред үндэстнийг төлөөлөн ирсэн байна. Бред үндэст нь Монгол угсаатны Эрдэнэ аймаг байсан ба одоо 3 улсад тархан суудаг. Орос, Монгол, Хятадд тархан суудаг. Оросд 461,839 бред иргэн, Хятадд 10,000 бред иргэн, Монголд 45,087 бред иргэн оршин суудаг. Брэдүүдийн ихэнх нь Оросын холбооны улсын бүгд найрамдах Брэд улсад амьдардаг. Могожилтэй нямд орчин загтаа аяр гэж урвэн. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр нийт оролцож байгаа багуудынхаа дунд одоо эхний даалгаврыг өгье. За тэгээд сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан за эхний асуулт маань болохоор сар шиний зан үйлтэй холбоотой асуултууд тавигданаа. За 1-р баг буюу морь багийн асуул. Битүүний орой тотгон дээр яагаад мөс тавьдаг вэ? За 2-р баг буюу хонь багийн асуулт. Идээ засах ёсыг нэрлэнэ үү? Идээ засах ёсыг хэлэх нь байна. За бид нэр шинийн нэгний өглөө золгодог тийм ээ. Тэгэхээр золгох ёсыг хэлнэ үү гэсэн асуулт байна. За 4-р баг буюу Тимээ багийн асуулт. Битүүний үдэш гэр бүлээрээ ямар тоглоом наадгаагаар тоглодог вэ? Түүний тухай хэлнэ үү гэсэн асуулт ирсэн байна. За тэгэхээр багуудын бодох хугацаа 1 минут. Хүүхдүүдтэй амжилт хүсье. Цаг явж эхэллээ. Шүүгч маань манай багт битүүний орой яагаад тотгон дээр мөс тавьдаг вэ гэж асуусан. За үүнийг манай баг ярилцж байгаад лам багшийн унааны унд болдог тийм ёстой гэж хариулсан байгаа. За хаалганы одоо тотго гэж байгаа шүү дээ. Хаалганы тотгон дээр мөс буюу будаа тавьдаг нь ямар одоо зан үйлийг хэлтгэх вэ гэсэн асуулт байсан тийм үү? За тэр хариулт нь болонгууд ерөнхийдөө бол төхүүлсэн. Гэхдээ там бурхан биш, зүгээр тэр бол нөгөө лам одоо ном судрыг одоо бэлэгдэж идэ будаа нариунтайг бэлэгдэж энэ юу лам гэдэг ном судрыг уншуулдаг ийм эртний уламжлал байсан байна. За ерөнхийдөө бол судар ном гэдгээс илүү бурхан гэдэг утгаар нь ойлгосон байж мэдхийн. Гэхдээ яг хариултыг бол авч олно авъя. За 2-р баг буюу хонь багийн асуултын хариултыг авъя. Шүүгчд маань идээ засах ёс гэдэг асуулт тавьсан. Тэгээд эрт дээр үеэс хэвийн боо 5 үеэр үрж тавьдаг ёстой. Замц уул боовоор идээ засдаг гэсэн л хариулт өглөө. За жоохон дэлгэрүүлээд хэлье. Уул боовоор одоо цагаан сарын давал идээ будаага засна. За тэгтээ 3 одоо юу байна? Идээ боовыг 3 үе байна. 3 үеийг бол одоо залуу гэр бүл засдаг байна. За 5 үеийг бол 60-аас 80 насны ахмадууд 5 үеэр засах нь байна. За 7 үеийг болохоор яг нь 80-аас дээш насны 80-аас 100 насны ахмадууд. За 9 үеийг болохоор мэдээж
одоо 100-аас дээш өндөр насалж байгаа ахмадууд одоо 9 үеийг засдаг. Ийм одоо эртний боломжтой байх нэ. За тэгэхээр 2 дугаар баг буюу хонь баг маань хараахан хариулж чадсангүй гэж үзэж байна. За 3 дугаар баг буюу ямаа багийн хариултыг сонсъё. Манай багт залгах ёс гэсэн асуулт ирсэн. Манай багийнхаа хоорондоо ярилцаад хамгийн түрүүнд чиний нэг өглөө ахмаднаа хүндэлж залгана. Тэгээд залгахтаа ахмадыгаа хүндлэн тохоог нь өргөн залгана. Тэгээд эхнэр нөхөр хоорондоо залгахгүй гэж үзсэн. За манай шүүгч. За шиний нэг өглөө нарны эртэд босч дээл хувцас өмсөн. За тэгээд гэр бүл дотроо хамгийн ахмад настай хүндээ одоо тохоог нь өргөж ингэж залгадаг. Ийм эртний боломжтой. За тэгэхээр мэдээж амар байна уу тий мэдээж сар шин болж байгаа учраас энэ маань өвлийн сүүл сар, хаврын тэргүүн сар гэдэг үгнээс одоо хахир хатуу хүйтний улирлыг одоо 9 мэндийн инх давсны баяр гэж бэлэгддэг учраас ахмад настай хүнээсээ амар мэндийг нь бас хамгийн түрүүнд асуудаг заншилтай шүү хүүхдүүдээ энийг бас мэдэх бах гэж бодож байна. За 4 дахь баг буюу Тэмээ багийн хариултыг авъя. Манай багт битүүний өдөр гэр бүлэрээ ямар тоглоом тоглодог вэ гэдэг асуулт ирсэн. Бид нар багаараа ярилцаад алаг мэлхийн өрөх шагаа надах гэж хариулсан. Таны тоглоомууд дээр нэмээд хэлэх юм бол одоо хорол эрдэнэ гэдэг тоглоом гаднах хэлбэр нь болонгууд одоо модоор хийсэн гаднах хэлбэр нь болоод одоо дөрвөлчин даалгавар хэлбэртэй тэр нь одоо 12 жилийг бэлэгдсэн. За 12 жилтэйгээ холбоотой ямар зан үйлүүд, ямар бэлгэлүүд байдгийг энийг одоо тань мэдүүлэх ийм үүднээс энэ хорол тоглоомыг ихэвчлэн эрт дээр байсан тоглож ирсэн. Одоо харамсалтай нь манай одоо хүүхдүүд ирээдүй болсон хүүхэд залуучууд маань энэ тоглоомыг бол мэдхгүй байгаа нь бас харамсалтай байна. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд энэ одоо өв уламжлал соёлоо яаж дээдлэх вэ? Үндэсний наадга тоглоом нь ямар тоглоом байдаг вэ гэдэг дээр бол иргэний боловсрол ёс зүйн хичээлүүдээр бол бас үзэж байгаа ах гэж ингэж миний хувьд боддог. Тэгээд энэ мэтийгээ миний хүүхдүүд бас сайхан судлаад мэдэж аваад ямар ач холбогдолтой вэ гэдэг дээр өшөө сайхан өөрийнхөө мэдлэгийг бас тэлээрэй гэж хүүхдүүдэд басъя. За мөн энэхүү нэвтрүүлгийг Соёлын яам, Соёлын үндэсний төв, Монголын үндэсний хүүхдийн кино агентам хамтран бүтээж байгаа. Тэгэхээр Соёлын үндэсний төвтэй хамтран бүтээж байгаагийн бас нэг давуу тал гэх юм бол соёлын бит болон бит бус өвийн одоо бүхэл мэдээллүүд энэхүү байгууллага дээр төвлөрсөн байдаг. Магадгүй бас нэвтрүүлэг үзэн суугаа хүүхдүүд маань одоо мэдхгүй зүйл байвал энэхүү байгууллагатай холбогдсон. За магадгүй сая оюун бүтээгчийн маань хэлснээр хорол гэдэг тоглоомыг мэдхгүй байвал одоо энэхүү үндэсний төв дээр мэдээлэл авах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр энэхүү нэвтрүүлгийг маань одоо үзэгч та бүхний бүтээл болгоход хамтран ажилласан Модерн Намац сүлжээ рестораны хамт олон үндэсний брэнд Борголжин за үндэсний брэнд болох Донжд мөн одоо энэхүү нэвтрүүлгийн даалгаврын нэгэн хэсэг болж байгаа Оньсон хүү манай нэвтрүүлгийн нэгэн үе болж байгаа одоо ухсардаг гэр үйлдвэрлэдэг наад брендийн хамт олондоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр үе дээр хүүхдүүд маань бас хангалттай бас сайн байж чадсангүй гэж үзэж байна. Үл асрам өв нэвтрүүлэгт оролцож байгаа нийт багуудаа амжилт хүсье. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа 2 дахь асуултыг тавья. За энэ маань Монгол цаг тоололтой холбоотой асуулт байгаа. За 1-р баг буюу морь баг маань анхааралтай сонсоорой. Луу цаг гэж хідээс хідэн цагийг нэрлэх вэ? За 2-р баг буюу хонь баг маань анхааралтай сонсоорой. Одоо гарч байгаа луу жил маань хэдвэр жарны ямар луу жил вэ? За 3-р баг буюу ямаа баг маань анхааралтай сонсоорой. Аргын тоолол, бэлгийн тоолол гэж ямар тооллуудыг нэрлэх вэ? За тус нь тайлбарыг өгөөрэй. За 4-р баг буюу Тэмээ баг маань анхааралтай сонсоорой. 21-р 100
хизээнээс эхлэж хизээ дуусах вэ? За тэгэхээр энэ удаагийн асуултыг 4 дахь баг буюу Тэмээ багаас авъя гэж бодож байна. Та хэд дэх хүүхдийн хариулт хэлээсэй гэж байна. За Тэмээ багаас 3 дахь хүүхдийг асуултанд хариулна гэж урьж байна. Манай багт өгсөн асуулт нь 21-р зуун хизээ эхэлж хизээ дуусах вэ гэсэн асуулт өгсөн. Бид нар багаараа ярилцаж 2001-ээс 2100 онд 2001 оноос эхэлж 2100 онд дуснаа. За хариулт ерөнхийдөө зөв. 2001 оны 1 сарын 1-ээс 2100 оны 12 сарын 31-ний хүртэлх хугацаанд үргэлжлэнэ. За 4-р багта баяр хүргийн амжилттай сайн хариуллаа. За 1-р багийн буюу морь багийн асуултын хариултыг авъя. За манай багаас болохоор шүүгч маань луу цаг гэж хэдээс хэдэн цагийг хэлэх вэ гэж асуусан. За манай багийн гишүүд хоорондоо ярилцж байгаад луу цаг гэж өглөөний 7 цаг 40 минутаас 9 цаг 40 минут хүртэлх цагийг луу цаг гэж бодож байна. За баг маань маш амжилттай хариуллаа. Баяр хүргэе. За тодруулах юм бол манай монголчууд эртээр үеэс 24 цагаа 12 жилээр одоо тооцоолж ингэж оноож нэрлсэн байгаа. Тэгэхээр 7:40-оос 9:40 хүртэлх хугацаа бол луу цагаа гэж хариултыг авъя. За 1-р багта баяр хүргэе. За 3-р баг буюу Ямаа баг хариултаа хэлнэ. За манай багаас арга буюу бэлгийн тоолол гэж юу вэ гэдэг асуултыг тавьсан. Манай баг хоорондоо ярилцаад арга гэдэг нь одоо цаг, харин бэлэг гэдэг нь өнгөрсөн он цаг тоолол гэж хариулсан. Бэлгийн тоол чинь ерөнхийдөө өмнөх уламжлалт тоолол байхгүй юу? Уламжлалт ирсэн он тоолол. Тэгэхээр хоёлаа 3 дахь багийнхаа хариултыг авах уу яах вэ? За 3 дахь багийнхаа хариултыг одоо 50% та авчвал яаж юм? За 50% та авъя. 17 авчихсан тийм ээ. Манай багт гарч байгаа луу жил хэддүгээр жарна бэ гэж асуусан. 17 дугаар жарны хилэнт их хэмээх модон луу жил гарч байгаа. Гарч байгаа луу жил маань хэддүгээр жарны ямар луу жил вэ гэсэн 17 дугаар жарны хилэнт хэмээх модон луу жилээ гэж хариултыг өглөө. За хариулт маш амжилттай сайн хариуллаа. Баяр хүргэе. За 3 дугаар багта 2 дугаар багта баяр хүргэе. За тэгэхээр өв соёлоо өвдөн уламжил түгээнлэгрүүлэх зорилготой хийгдэж байгаа нэвтрүүлэг маань 2 дугаар үе шат маш амжилттай хүүхдүүд маань бас асуултандаа маш амжилттай сайн хариуллаа гэж үзэж байна. Ингээд 3 дугаар асуултаараа эргээд болцгоё. Үл алсрам өв эрдэнэ нэвтрүүлэг маань соёлын үндэсний төвийн өв эрдэнэ театраас үргэлжлэн та бүхний хүртэл болж байна. За ингээд нэвтрүүлэгтээ оролцож байгаа Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагчид маш амжилттай хариултаа өгсөөр байна. Ингээд нэвтрүүлгийнхаа 3 дахь асуултыг оролцогч багуудынхаа дунд өгөх гэж байна. За мэдээж манай монголчууд бол нүүдэлчин ард түмэн за жилийн дөрөн улиралд одоо мал хавгаад байгаж нүүдэлдэж ирсэн маш сайхан одоо заншилт, ёс заншилтай ийм ард түмэн. Тэгэхээр мэдээж Монгол 5 хушуу малаа мэдхгүй монгол хүүхэд гэж байх учиргүй. За тэгэхээр тэдгээр малын төл, малын насыг энэ асуултанд энэ одоо үеэрээ хүүхдүүд маань хэлэх ёстой байгаа. За нэгдүгээр баг буюу морь баг анхааралтай сонсоорой. Шүтлэн морь гэж хэдэн настай морийг хэлэх вэ? Хоёрдугаар баг буюу хонь баг маань анхааралтай сонсоорой. Борлон гэж хэдэн настай ямар мал вэ? За 3 дугаар баг буюу Ямаа баг маань анхааралтай сонсоорой. Тойлог гэж хэдэн настай ямар малын нас вэ? За 4 дугаар баг буюу
Тэмээ баг анхааралтай сонсоорой. Төлөг гэж хэдэн настай ямар малын нэр вэ? За тэгээд асуултынхаа хариултыг нэгдүгээр багаас авъя. За шүүгч манай багаас шүдлэн гэж хэдэн насны морийг хэлэхэ гэж суусан. За манай багийн гишүүд хоорондоо ярилцж агаад шүдлэн гэдэг нь 3 настай морийг хэлнэ гэж бодож байна. За морь багийн асуулт амжилттай хариулдаа асуултыг авлаа. За мэдээж аргагүй морь баг учраас насыг сайн мэдж байгаа байх гэж бодож байна. За дараагийн хариултыг дөрөвдүгээр багаас авъя. Манай багт өгсөн асуулт нь төлөг гэж хэдэн настай ямар мал вэ гэдэг асуулт өгсөн. Манай баг бүгдээрээ ярилцж агаад 2 настай хонь гэж хариулт өгсөн. За дөрөвдүгээр багийн асуулт амжилттай хариултыг авлаа. За баяр хүргэе дөрөвдүгээр багтаа. За 2 дугаар баг буюу хонь багийн хариултыг авъя. Манай багт борлон гэж хэдэн настай ямар мал вэ гэж асуултыг тавьсан. 2 настай ямааг борлон гэнэ. За амжилттай хариуллаа. Хариултыг авлаа. За 2 дугаар баг амжилттай хариуллаа. За 3 дугаар багийн хариултыг авъя. Манай багаас тойлог гэж хэдэн настай ямар мал вэ гэж асуусан. Тэгээ манай баг ярилцж агаад тойлог гэдэг нь 3 настай тэмээ гэж үтсэн. За багийн хариултыг авлаа. За мэдээж нүүдэлчин удмын үр сад 5 уршин малынхаа үр төлийг мэдэхгүй байх гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ үе дээр асуултанд маань бүх оролцогчид маань маш сайн хариуллаа. Үл асрам өв нэвтрүүлэх маань үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ удаагийн даалгаварт маань хүүхдүүд Монгол гэрээ барьж уралдах юм аа. За тэгээд хамгийн түрүүнд Монгол гэрээ угсарч дууссан багийн аль нэг оролцогч нь гэрийнхаа эд зүйлийг бүтэн нэрлэх ийм даалгавартай байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд гэрээ угсарч зөв хариултыг хэлсэн баг маань өөртөө бүтэн оноогоо авах хэрэгтэй байгаа шүү. За нэгдүгээр баг буюу морь баг маань гэрээ барьж дуусчээ. За гэрээ шүүгчдээ шалгуулчих. Гэрээ аваад ир. За хэрхэн зөв угсарсан бэ? За тэгээд энэ одоо хэдэн хаантай гэр вэ? Та ханыг ингээд мэдээж өрсөнд байгаа ах л да. 4 хантай гэр. За зүйтэй. За баяр хүргэе. За тэгээд нэвтрүүлгийн маань дэмжин хэлж байгаа наад брендийн энэхүү гэрийг одоо Монгол одоо айл бүрийн гэрт байгаасай. Монгол хүүхэд бүхэн одоо энэхүү гэрийг барьж тоглож өсөөсэй гэж хүсэж байна. За тэгэхээр мэдээж энэ бол сар шинийн хувьд ч гэсэндээ одоо үр хүүхдэд бэлгэлэх маш сайхан өв соёлын бэлэг байх болоо гэж бодож जैन ингээд наад брендийнхаа хамт олонд маш их баярлалаа. Мөн нэгдүгээр багтаа амжилт хүсье. Үл авсрам өв нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн даалгаврыг багийн ахлагч нар гүйцэтгэх ёстой байгаа. За тэгээд багийн ахлагч нарын донд бол мэдээж угсардаг оньсон тоглоомыг өгсөн байгаа. Энэхүү нэвтрүүлгийг маань бас дэмжин ажиллаж байгаа оньсон хүү хэмээх байгууллагаас энэхүү одоо хүүхдийн оюун ухааны тоглоом болох оньсон тоглоомыг бас үйлдвэрлэн гаргаж байгаа байлээ. За ингээд энэ үеийн дүрм маш амархан багийн ахлагч нар хамгийн хурдан буюу хамгийн богино хугацаанд оньсон тоглоомыг угсарч дууссан баг нь одоо шийдвэрлэх үеийнхаа оноог багтаа авч чадах нэ.
За баяр хүргэе. За багийн ахлагч нарын дунд явуулсан тэмцээн дээр манай дөрөв дэх оролцогч буюу Тэмээ багийн ахлагч маань хамгийн түрүүнд даалгавраа гүйцэтгэсэн байна. За баяр хүргэе. 17 дугаар жагны хилэн тхимэх модон луу жилд зориулан бүтээж байгаа 2 дахь дугаар буюу одоо үл алсран мөв эрдэнэ цовруул нэвтрүүлгийн маань Саршны байр зориулсан 2 дахь дугаар үүгээр өндөрлөж байна. За нодлонгийн буюу өмнөх хот 2023 оны Саршны баярт бол Монгол орны нутаг дэсгүүдээр амьдардаг угсаатнуудын төлөөлөлөд оролцсон болвол энэ жилийн Саршны баярт маань Монголын үндэсний хүүхдийн кино академийн сурагчид за өв соёл соёлынхоо мэдлэгээр уралдлаа. Тэгээд энэхүү нэвтрүүлэг маань мэдээж үр хойчтой өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор соёлын яам, соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний хүүхдийн кино академи улам жил болгон хамтран зохион байгуулж ирсэн билээ. За тэгээд мэдээж уралдаанд нэвтрүүлэг учраас нэг нь ялж, нэг нь ялагдах хэрэгтэй байдаг. Тэгээд өнөөдөр хүүхдүүд манд маш амжилттай оролцлоо гэж бодож байна. За дөрөвдүгээр баг буюу Тэмээ баг маань энэ удаагийн дугаарын ялагчаар тодорлоо. Баяр хүргэе. Нэвтрүүлгийг маань бас шүүн явуулсан соёлын үндэсний төвийн бит бус өв хариуцсан мэргэжилтэн Оюун Бат шүүгчтэй бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За энэхүү нэвтрүүлгийг үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд дэмжин ажиллаж байгаа билээ. За тэгэд үндэсний үйлдвэрлэгч Handmade цор ганц загварыг танд бүтээх Донж брендийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн одоо хамгийн шийдвэрлэхүй шатанд оролцсон онсон хүү хэмээх энэхүү саяны одоо онсон оюун ухааны онсон тоглоомыг бас хүүхэд болгондоо гарын бэлэг өгч байгаа болгон өгч байна. Тэгээд онсон хүүгийн компани байгууллагын хамт олондоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд мөн өв соёлоод эдлэгч Борголчин брэнд маань нэвтрүүлгийн ялагчийн багийнх нь гарын бэлэг болгон өгч байгаа шүү. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. 17 дугаар жагны хилэн тэх химэх модон луу жилийн Саршны баяр зориулсан дугаар маань үүгээр өндөрлөж байна. Монгол түмэн та бүхэн хотол олноороо эрүүл инх тунх сар шиндээ сайхан шинлээрээ.